байцгаана уу? За өнөөдөр би нэгэн сонирхолтой бичлэг хийхээр Будапештийн KLT метроны буудлын дээр ирсэн байна. Үүнийг тайлбарлахын өмнө би та бүхэнд Вильям Анастаси гэдэг зураачийн талаар танилцуулах хэрэгтэй. Энэ зураач маань Subway drawing буюу метроны зургаараа алдартай. Тэгээ өнөөдөр би яг энэ хүний арга барилыг ашиглаад Будапештийн 4 метро яг ямар зураг гаргах нь, ямар төр зургийг илэрхийлдэг вэ гэдгийг харуулах байгаа. Чи бэлнэ үү? За явцгаая. Тэгэхээр Вильям Анастасигийн арга барилын дагуу би бүх метроны хамгийн эхнээс эцсийн буудлын хүртэл нүдээ боогоод хоёр гартаа харандаа бариад суун. Тэгээд эцсийн үр дүнд миний биеэр дамжуулж метро юу өгүүлэхийг хамтдаа сонирхцгоё.